Боломжийг олж харан зөв цагт сайн үдэл хийх нь амжилт авчирдаг. Өөрийн бизнесээ доктортой өргөжлүүлж илүү ихээр өргөжин дэлхийг зорж буй таны төслийг Капитрон банк санхүүжүүлнэ. Үнэт цаг ихтэй хэн нэх төлбөрийн уян хатан нөхцөлтэй бизнесийн зээлийг санал болгож байна. Баялаг үтээгч таны шийдвэр амжилт болж биелэлээ олох тэр баяр төмчийг бид хамтдаа тэмдэглэх болно. Амжилттай бизнес бүрийн ард Капитрон банк. Үйлдвэрлэлийн хөгжил нь өөрөө улс орныхоо эдийн засгийг түшилцэх багна нь болдог. Өмнө сайхан гой нутгаараа өгүүлсэн 5-7 уурхай. Илч дулааныг 100 насны дураатайгаар урагшилж аваа Монголд байна. Ийм чанартай нүүрсийг нийлүүлэх газар бол Монголд байтугай дэлхийд байхгүй. Өрөөгөөж нь бол бид цэвэр одоо Монгол улстай үлдчихье гэж ойлгож байна. Манайх энд байна. Бид бүхэн бол 100% монголчууд. Энэ нүүрсний экспорт гэдэг имийг Монгол улсад анх нэвтрүүлсэн. Тэгэл ерөөс энэ үнийг яриад тэгэл ийм үнээр зарж яах гэл ингээл бизнесийн өрсөлдөөн бол мэдээж байна. Одоо бусад бүх талбай бол одоо этнес тавталгаа. Монголчууд бие бинийгээ хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Өөртөө итгэх хэрэгтэй. Тэгэхээр монголчууд бол чадна. Ийм боломжтой байхад яагаад одоо Монгол урагшилж болохгүй гэж. Тэмүүлэл таны хөтлөн урагшаа Монгол. Санаа За сэтгэж. Гаруй жилийн төвхтэй Монголын уугуурхай 5-7 хувьцаат компани нь Монгол улсын эдийн засагт өндөр хөшөөрөг болдог. Тэгэхээр хоёулаа ярилцлага компани түүхээс эхлэе. За манай компани бол ариун их төвхтэй компани нэг. Тэгээ Монголын уулуурхай салбарын анхдагч компаниудын нэг байгаа. Тэгээд 1966 он хүртэл энэ 5-7 орд газраас ард иргэд хүмүүс маань бол гар аргаар олборлож тэмээ өсгөр тээвэрлэж ашиглаж байсан. Тэгээ 1966 оноос хойш Монгол Улсын сайд нэрийн зөвлөлийн тогтоолоор улсын үйлдвэрийн газар болгож тэгээ энэ жил тэр цаг үеэс хойш 52 дахь жилдээ ажиллаж байна. Тэгээ манай компани бол тухайн үеийн зөвлөлт холбоот улс социалист системийн орнуудтай хамтарч энэ 5-7 орд газрын хайгуул судалгаа бүх юмыг хийсэн ийм одоо 3-4 үеийн төвхтэй ийм уурхай байгаа. 5-7 хувьцаат компани нь орд газрын зүрхэн хэсэгт байрлах ба 276.9 га тусгай зөвшөөрлийн талбайд үйл ажиллагаагаа явуулж байна. 5-7 орд гэж юу вэ? 5-7 орд дээр үйл ажиллагаа явуулдаг компаниудыг хооронд нь одоо андуурах тийм зүйлүүд бол байгаа. Тэгээд хэвлэл мэдээллийн хэрэгслэр бол орд яриад байгаа юм уу эсвэл яг манай орон нутгийн 5-7 яриад байгаа юм уу, эрдэнэс 5-7 яриад байгаа юм уу гэдэг нь бол ойлгомжгүй тийм байдаг. Тэгэхээр бол чинь ойролцоогоор зурхад бол энэ 5-7 орд энэ байлаа гэж үзэхэд за энэ бол одоо жишээ нь ордын нийт одоо жишээ манай компани гэх юм бол нэг иймэрхүү байдалтай орд ойролцоогоор зорж байгаа шүү дээ. Нарийн хэмжээгээр шүү дээ. За энержи ресурс бол нэг иймэрхүү байдалтай. За манайхыг бол ерөөдөө товчлоод TT гэж нэрлэдэг тий. За энэ одоо бусад бүх талбай бол одоо этнес 5-7. Энэ бүх талбай гэсэн үг.
1994 оноос хойш бол энэ орон нутгийн өмчт ам болсон компани болсон. Тэгээд Монголын хөрөнгөний биржээр хавцаа гаргаад манай хавцаа бол 5 толгой нэртэй хавцаа байдаг. Товчилсан нэр нь бол TTL нэртэй. Тэгээд манай компани хавцааг мэдээж 51% нь бол Өмнөг аймгийн өмч байгаа. Өмнөг аймгийн өмч гэдгээрээ бол энэ орон нутгийн өмчт ийм одоо компаниудын нэг. Тэгэхээр 49% нь бол Монгол улсын иргэд аж ахуй нэгжүүд болоод гадаадын 23 орны хүмүүс манай хавцааг эзэмшдэг байгаа. Манайх энд байна. Тэгээд нэрж ирсэн иймэрхүү бусад бүгдэл бавал төрийн 100% өмчийн Эрдэнэс тавлах компани. Энд бол 100% төрийн өмч, энд бол 51% төрийн өмч, энд бол хувийн өмч 100%. Ийм 3 өөр өмч хэлбэртэй. 5 толгой хувьцаат компани нийт хувьцааны 51% нь орон нутгийн өмчид, үлдсэн 49% нь хөрөнгийн биржид хувьцаа эзэмшигчдэд нээлттэй арилж яалагдаж, одоогийн байдлаар нийт 23 орны хувьцаа эзэмшигчтэй байгаа юм. 5 толгой хувьцаат компани, ууган 5 толгой гэж манайхыг бас нэрлэж болно. Тэгээд орон нутгийн 5 толгой гэж ярьдаг. Тэгэхээр хамгийн одоо анхдагч гэж үзэж байгаа нь бол одоо манай компани хувьд те өнөөдөр 52 төчөлтэй үйл ажиллагаа явуулж байна. Тэнийг өсөндөө Өмнөг аймгийн өмчийн оролцоотой хувьцаат компани гэдгээр явж байгаа. Манай 51-ийг бол Өмнөг аймгийн буюу одоо Өмнөг аймгийн 60 мянган иргэний өмч гэж ерөнхийдөө ойлгочвол болох юм байна. За үлдсэн 49% нь харин Монголын хөрөнгийн биржтэй чөлөөтэй арилжаалагдаад өнөөдөр худалдаанд арилжаа явж байгаа л да. 49%-ийнхаа яг бид нар ингээд судалгааг аваад үзэж байгаа тийм ээ. Тэгэхээр нийт 49%-ийн хувьцаа эзэмшиж байгаа нийт эзэмшлийн маань одоо 90% тий одоо бараг дийлэн олон хувь нь 90% нь Монгол улсын иргэд аж ахуй нэгжүүд байдаг. Тэгэхээр өөрөө гүйж нь бол бид цэвэр одоо Монгол улстай үлдэж гэж ойлгож байна. Урагшаа Монгол төслийн ерөнхий ивент тэтгэгч амжилт бүхний ард Капитрон банк. Ийм чанартай нөөцийг нийлүүлэх газар бол Монголд байтугай дэлхийд байхгүй. Зах зээлийн унаалт өсөлт аль аль нь тохиолдсон. Бизнесийн өрсөлдөөн бол мэдээж байна. Одоо бусад бүх талбай бол Эрдэнэс тавдлага. Монголчууд бие бинийгээ хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Тэгэл ерөөс энэ үнийг яриад тэгэл ийм үнээр зарж яах гэл ингээл энэ ийм боломжтой байхад яагаад одоо Монгол урагшилж болохгүй гэж. Дөрөв оноос хойш дотоод гадаад гэсэн борлуулалттай болж Монгол улсын экспортыг анх эхлүүлж 5 толгой ард газраас манай компани энэ нүүрсний экспорт гэдэг юмыг Монгол улсад анх нэвтрүүлсэн. 2004 оноос хойш нүүрсний экспортыг явуулаад өнөөдөр 14-5 жилийн нүүр үзэж байна. Энэ үед одоо нүүрсний салбарын зах зээлийн унаалт өсөлт аль аль нь тохиолдсон. Эрдэнэс тавдлага манайх хоёр бол энэ уурхайн ам нөхцлөөр хийдэг. За энэ уурхайн ам нөхцлөөр $69 орчим тийм ээ. Ачигдаад тээвэрлэгдээд одоо цагаан хад гэж газар очино. Цагаан хадан дээр бол энэ тээвэр орсон. Цагаан хадан дээр одоо $1.8 орчим энд нэмэн хүртэг үлдчихэж байгаа. Цагаан хадан дээр буулгаад ачуулаад одоо талбай хөлс бүх юм нийлээд цагаан хадаар дамжих тусам $1.8 хамгийн багадаа Монгол улсад үлдэж байна гэсэн. Уурхайн хувьд хүчин чадлаа аваад үзэх юм бол жилдээ нэг 5-аас 15 сая тонн үрс олборлох боломжууд бид байгаа. Тэгээд 2018 онд бол бид 5 сая тонн үрсийг ямар ч ихний хэлж олборлож байна. Хэрвээ энийг олборлоод дуусчих юм бол дахид нэмэлт төлөвөө боловсруулад 10 хүртэл сая тонн үрсийг олборлоё гэсэн ийм үндсэн зорилготой ажиллаж байгаа. 5 толгой хувьцаат компани нүүрсний салбартаа бүтээгдэхүүн экспортлохдоо 2012 онд 10%, 2013 онд 17%, 2014 онд 3%, 2015 онд 5%, 2016 онд 16%, 2017 онд 12%-ийг эзэлж гадаад зах зээлд нийлүүлэлт хийсэн байна. Цаашаа ачигдаад энийг бол одоо уртын тээвэр гэж үздэг. Энийг бол одоо богино тээвэр гэж ярьдаг. За энэ богино тээвэр бол энэ
цаашаа Монгол Хятад улсын хоёр хил байгаа. Энэ дээр гаалийн татварууд байна. Хятадын гаалийн татвар байна, худалдааны татвар байна. За ингээд ганц мод энэ үн чинь энэ бүх зардал нийлсэн нэмэгдсэн үн. Энийг бас төдийлөн ялгаж салгаж ойлгодог. Олон нийтийн мэдээллийн хэрэгтэй заримдаа буруу ташаа мэдээлэлж гардаг. Нөгөө Монгол улсын баялагийг илүү хямдхан одоо олон улсад зараад байна. Үнгүүдүүлж байна гэх мэтлэг юм. Яг нь манай компанийн хувьд өнөөдөр уурхайн ам нөхцлөөр 66 орчим ам доллараар коксчнөрсөг нэг тоныг зарж байна тийм. Энэ маань ингээд шат амжилтууд ороод тээврээр ороод гайлын хэлтийн бүсдээр буугаад тийм. Тэгээд Монгол улсын татвар одоо гайлын хураамжаа төлөөд, татвараа төлөөд замун дээрээс нь тэр шаардлагатай бусад бичиг баримтын бүрдүүлэлтийг хийгээд ингээд гарахад бол ойролцоог 80 орчим доллар болж байгаа. За тэгээд дахиад цаашаага нөгөө Хятад талдаа очиод худалдааны татвар мөн дээрээс нь хятадын гайлаар нэгтгэх татваруудыг ингээд оруулаад ганц модны бомб дээр хүн ойролцоогоор 95-100 орчим долларын үнэтэй болж хувирдаг. Тэгээд тэр нь одоо цаашаага дахиад угаагдаад цэвэрлэгдээд за авт тээврээр болоо төмөр замаар тээвэрлэхэд яг бомбон дээр очихоор өнөөдрийн одоо би төхний их сонсдог 210 доллар ч юм уу те 200 гаруй долларын үнэтэй болж хувирж байгаа юм л та. Одоо энэ ойролцоогоор 200 доллар гэх чинь энэ бүх зардлууд нийлж эндээс ингээд ачигдаад энэ бүх зардлууд нийлээд энд 200 доллараар зарагдж байгаа. Тэгээ энэ хоёрыг одоо харьцуулж явах бол утгагүй боломжгүй зүйл. Энэ хоёрыг харьцуулахаар бас болохгүй. Тэгэхээр одоо аль нөхцлөөр ярьж байгаа гэдэг нь бол аягүй сайн ойлгож. Энэ бүх тээврийн зардлууд, энэ төмөр замын зардлууд, энэ угаах зардал, энэ хоёр улсын гайл худалдааны татварууд бүгд ингээд нэмэгдээд явсаар байгаад одоо дэлхийн зах зээлийн үн одоо далайн хэрэг дээр Танжины бомбон дээр зарагдж байна гэж ингэж ойлгож байна. Тэгэхээр бид бол одоо энэ урхан ам нөхцлөөр хийж байна. Зарим компаниуд ганц нөхцлөөр гэрээг хийж байна. За зарим компаниуд энэ дэлхийн зах зээл рүү гэрээ хийхээр ингэж төлөвлөлөд ажиллаж байгаа. Тэгээ энэ бүх зарлуудыг ингээд хасахаар одоо жишээ нь энэ үнийг бол би бол одоо Монгол улсад манай орд газраас л хамгийн үнэтэй нүкс гарч байгаа цаг үе бол энэ цаг үе ба гэж хэлж байна. Монгол улсын нүүрсний экспортод өнгөрсөн оны байдлаар бусад онуудтай харьцуулахад хамгийн өндөр борлуулалтыг хийж чадсан 5-7% компани 2017 оны санхүүгийн үзүүлэлтээр ашиг орлогын хувьд 2.6 дахин, ногдол ашигын хувьд 1.9 дахин, татвар төлөлт 3.2 дахин, мөн нийт борлуулалт 2.4 дахин өссөн дүнтэйгээр ажил үргээ гүйцэтгэж өнгөрсөн оныг үджээ. Урагшаа Монгол төслийн ерөнхий ивент тэтгэгч амжилт бүхний ард Капитрон банк. Гэрэлт нарны дуяа илч дулаана хайрлах нь зогсолтгүй мөнх үргэлжлэхийн мэдэл. Бид бүхний ажиллаж завсарлах эрхгүй өрнөдөглөө. Монгол нутгийн хөрсөнд бүрэлдсэн энэ л өнгөрдөн өнөөдрийн Монголыг бүтээлцэж буй өмнө өвгийн залуусын маань хүч хөдөлмөртэй хөршин сум аймаг улс даяар эрчим хүч гэрлэгээ болон цацардаг юм. Энэ жарны мэдэн байгуулалт өмнө жилийн галголт 5-7 компани. За манай одоо хамгийн одоо гол үр ашиг давуу тал гэх юм бол бид өхөн хамгийн бага өртгөөр нүүрсээ олборлоод хамгийн өндөр үнэтэй борлуулж байгаа. Хөрөнгөний бирж дээр манай хувьцаа бол 2 рекордыг эзэмшдэг. Нэг нь бол 2011 онд нэг хувьцаа сая 400 мянган төгрөг хүрсэн. Энэ бол Монголын хөрөнгөний бирж дээр болоод дэлхий дээр бас ховор үзэгдэлж гэж боддог. За мөн ногдол ашигаараа хамгийн өндөр ногдол ашиг буюу нэг хувьцаанд 130 мянган төгрөгийг тарааж ирснээрээ бас хөрөнгөний бирж дээр урд өмнө байгаагүй рекорд амжилтыг үзүүлж одоо хүртэл одоо нэвтгэлгүй явж байгаа. Ер нь бол гадаадын хувьцаа эзэмшигчид маань бол мэдээж байнга ашигтай ажилтгийг маань тооцсон баг. Дээрээс нь ногдол ашигын өндөр хуваарлтгийг тооцсон баг. Дээрээс нь нийгмийн хариуцлага өндөртэй аймаг орон нутгийн аваа явдаг. Монгол улсынхаа одоо топ татвар төлөгчийн нэг учраас манай хувьцааг илүү авдаг юм болов уу гэж боддог.
3 тишин татвар төлдөг гэж ойлгож болно. За сумын төсвийн орлогын энэ зохицын сумын маань төсвийн орлогын 90% нь манайхад ангаараа бүрдүүлж байгаа. За Өмнөг аймгийн төсвийн орлого энэ жилийн байдлаар бол 171 тэрбум төгрөгийн эсвэтэй байгаа. За бид бол 2011 оноос хойш бол энэ нөөцийн зах зээл их өндөр хөгжснөөс хойш бол аймгийнхаа төсвийн 70 хүртэлх хувийг хангаж ирсэн. За улсын төсөвт бол таны хэлдгээр 170 тэрбум төгрөгийг 17 онд төлрүүлээд байна. Одоо улс орон нутгийн татварт бол нийлээд одоо 200 гаруй бараг 300-аад тэрбум төгрөгийн ийм татварыг бүрдүүлэх ийм төлөвтэй байна. 57 хувьцаат компани нь жилд дунджаар улсад 162 тэрбум төгрөгийг, харин Өмнөг аймагт 24.7 тэрбум төгрөгийг татварын орлого болгон төвлөрүүлжээ. Бүхий л одоо энэ 52 жилийн хугацаанд бол энэ ард иргэд, албан байгууллагууд, сумдууд, энэ говийн аймагуудын эрчим хүчний нөөцийг тасралтгүй одоо өнөөдөр хүртэл хангаж байгаа ийм бурхан юм аа. Цамхон чадварлаг ийм болсон хүчний багтай баяалагддаг ийм бодлогыг барьж ажилладаг. Манай хамт олон бол ямар ч хүн одоо маневр сайтай, тэгээ хэнийгэж орлоод ажиллах юм боломжтой. Бүгдээрээ монголчууд, бүгдээрээ нэг нутгийнхан энэ нутаг орны энэ 5-7 орд газрын энэ Өмнөг аймгийн хүмүүс энэ уулуурхай салбар дээр юу хийж чаддгаа та нар харуулах хэрэгтэй. Бид бүхэн одоо өндөр чадвартай гадаад дотоодын хүмүүс авахаас илүү энэ ажилчтай байгаа ажилчтай хөгжүүлж байгаа ажлынхаа мэдлэг чадварыг дэвшлүүлэх тал дээр бол онцгой анхаарч ажилладаг. Тэгээд хамт олонныхоо одоо урам зориг, итгэл найдварыг бол байнга дотроос нь асааж, дотор нугаа тэр нэг ийм одоо чанаруудыг дандаа дэмжиж урамшуулж байдагт бол манай хамт олонны энэ амжилтын гол хөшүүрэг гэж бодож байна. Бизнесийн өрсөлдөөн бол мэдээж байна. Ажил төрлийн үйл ажиллагаа явуулдаг, ажил төрлийн бүтээгдэхүүн, бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг газруудын хувьд бол мэдээж өрсөлдөөн байна. Тэгээ Монголын нүүрс бол хятад дээрээ бол эрэл ирсэн өндөр, дотооддоо бас өрсөлдөөнтэй. Тэр хүмүүст одоо үнийн өрсөлдөөн үзүүлж өнөөдрийн одоо бид бүхэн нүүрсээ борлуулж байгаа нь бол одоо манай компани түүхэнд энэ манай орд газрын 5-7 ордын түүхэнд бол хамгийн өндөр үнээр борлуулж байгаа. Тэгээ бид бүхэн бол энэ амжилтанд хүрсэндээ бол бас бизнесийн өрсөлдөөн гэж харж байгаа. Дээрэс нь бол бас шудраг, зарчимтай гадаад худалдааг энэ олон улсын зах зээл дээр хийсэн гэж үзэж байна. Өмнөг аймгийг өөрсдөө хөгжүүлэх гэж нутгийн бизнесмэнүүд мөн төрийн эрхмүүд бас ярьцгаад гэхдээ таны бодлоор хөгжлийг бол Улаанбаатараас хүлээхгүйгээр энэ аймагуд, орон нутгууд өөрсдөө энэ хөгжлийн бүтээн бий болох ёстой. Манай аймгийн хөгжлийн гол түлхүүр нь бол энэ манай аймгийн аймагт ажиллаж байгаа энэ 13-4 уурхайгаас өмнөгийн өмчтэй ганц компани буюу манай компани. Тэгээд ийм манайх шиг ийм компани, орон нутгийн өмчтэй ийм компани Монгол улсын одоо аймаг болгонд байгаа тэр тухайн баялаг дээр нь алтаж гэдэг юм уу те нүүрс зис одоо нефт гэдэг юм уу энэ баялагууд дээр нь долгуурлаад ийм орон нутгийн өмчийн компани байгуулвал заавал хөгжлийг Улаанбаатараас биш өөрсдөө ингэ төгсөх боломжтой юм а гэдгийг бол харуулах хэрэгтэй юм а гэж боддог. Тэгээд өмнөгийг бол үнэхээр одоо өөрсдөө хөгжүүлэх хэрэгтэй. Бид ийм 14 орд уурхай ажиллаж байна. Стратегийн ордууд ажиллаж байгаа ийм нутаг бүс нь өөрөө хөгжихгүй бол энэ бол айгүй эмгэнэлтэй асуудал. Ийм учраас өмнөгчид өөрсдөө өмнөө хөгжүүлье гэдэг дээр манай компани бас их бодлоготой ажилладаг. Манай компани туслан гүйцэтгэгч компаниуд ер нь ихэнх нь өмнөгчид. Манай компанийн нүүрс тээврийн үйл ажиллагаа явуулж байгаа компаниуд машины жолооч нар бас өмнөгчид. Мөн одоо өмнөгийн дугаартай номертой машиныг түлхүү оруулах гэдэг юм уу одоо янз бүрийн бодлогод бол барьж ажиллаж байгаа. Өмнөгийн номертой машинууд энд үйл ажиллагаа явуулснараа
Өмнөг аймгийн татварын орлогот хэрэгтэй юм аа. Гэх жишээний ажлуудыг бол манай компани их бодож ажиллаж байна. За миний хувьд чинь өмнөгийнхөө энэ залуучууд, өмнөгийнхөө хүмүүсийн энэ өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, энэ өмнөгийн уул уурхайн компаниудад өмнөгийн хүмүүс өндөр албан тушаалд ажилласаа гэж ингэж боддог. Одоо Эдлгой, Эрдэнэс 5-7 гэдэг энэ компаниуд мөн баруун уурхай SGS Mark гэдэг энэ компаниудад өмнөгийн хүмүүс бас арай дээгүүр албан тушаалд гэдэг юм уу те. Бас нэг өмнөгийн нэг хүний ажилд авчих хэмжээний хүний нөөцийн менежер хэмжээний ажил хийж иж өмнөгтэй нөлөөлж тухайн компани одоо орон нутгах нэр хүнд нь өсөөд аль талдаа юм ашигтай байдал бол шууд үйлчилж эхэлнэ. Тэгээд энэ улирхан компаниудаа би бас уул цулгандаа уриалж эхэлдэг. Та бүхэн өмнөгийн хүмүүсээс одоо зөрөгтэй 50%, том албан тушаалуудаа 50%. Тэгвэл наад танай компани нэр хүнд чинь аймаг орон нутгтаа их өснө гэдгийг бол хэлдэг. Энэ бол аль талдаа орон нутгтаа ч хэрэгтэй, тухайн компанидаа ч хэрэгтэй ийм ажил. Нийгмийн хариуцлагын хүрээнд бол энэ Өмнөг аймгаа бол ерөөхдөө нуруунд дээрээ бол энэ аймгийн хаачааг бол сайн хөрөлцдөг. За мөн одоо говийн бүсийн эрчим хүчний нөөцийг одоо бид бүхэн хангадаг. Тэгээд өөрийнх нь өртгөөс 3 дахин хямд үнээр 3 дахин их алдагдал хүлээж тэгээ 1 тонн үрсийг бид бүхэн 15,000 төгрөгөөр өгдөг. За 15,000 төгрөгөөр ийм чанартай нөөцийг нийлүүлэх газар бол Монголд байтугай дэлхийд байхгүй. Тоон тутмаас одоо их хэмжээний алдагдал хүлээдэг. Тэрийгээ бол одоо гадаад экспортоос нөхөд явдаг. За сүүлийн хэдэн жил тэгтэл одоо бид бүхэн 7 тэрбум төгрөгийн алдагдлыг бол зөвхөн дотоод борлуулалтаас хүлээсэн. Энэ алдагдал гэдэг маань бол нийгмийн хариуцлагын хүрээнд бол хүмүүстээ өгж байгаа, монголчуудад өгж байгаа юм нийгмийн хариуцлагын мөнгөн дүн гэж ойлгож болно. Мөн 70 дотын эргэлгчдийн өрсийг бол бид бүхэн сүүлийн 10 гаруй жил өөрсдийн унаад тэргээрээ тээвэрлж очиж өгч байна. Тэгээд 70 дотын эргэлгчд маань бол хамгийн хямдхан өрсийг өвлийн хэрэгцээндээ зориулж төлдөг байгаа. Тэгээд бусад одоо нийгмийн хариуцлагыг яадаг бол одоо байнгын манайх бол одоо энэ аймаг сум орон нутаг бүхий л түвшинд энэ ард иргэдтэй хүрч үйлчилж байна. Монгол хүн Монголын баялгаа өөрсдийн гараар олборлон улс болон аймгийнхаа хөгжил дэвшилд гарт баригдаж нүдэнд харагдах хөрөнгө оруулалтыг хүндэн байгальд нь хүргэж яваа говь нутгийн хөдөлмөрч залуусын хүс болгон нь хараалт болон гялалцдаг. Монгол урагшлагын тулд бид яг юу хийх хэрэгтэй гэж та бодож байна? Монголчууд өөртөө итгэх хэрэгтэй. Тэгээ монголчууд бол чадна. Монголчууд бие бинийгээ хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Монголчууд бие бинийгээ хайрлж, дэмжиж явах хэрэгтэй. Бид бол одоо 3 сая хүнтэй өргөн удам нутагтай ийм одоо ажлын байр хангалттай байх ийм боломжтой маш олон одоо улуурхай ажиллаж байна. Олон үйлдвэрүүд байна. Тэгээд энэ ийм боломжтой байхад яагаад одоо Монгол урагшилж болохгүй гэж. Тийм учраас бид бүхэн бол яг энэ өөрийнхөө байгаа боломжийг бас чануулж болохгүй. Одоо өөрийнхөө байгаа боломж дээр тулгуурлаад монголчууд хэлсэн хөдөлмөрлөх хэрэгтэй. Бид бүхэн бол нэг өлсөж үзээгүй, ядарч үзээгүй ард түмэн юм шиг байна. Тийм учраас жоохон амгалан, тийм учраас жоохон хөдөлмөрч, дайчин шаргуу бид нар одоо өөрсдийн ийм одоо насан дээр энэ хамт олноо энэ нутгийн уугуул ард иргэдээ нэг дэлхийн дундаж иргэний хэмжээнд амьдруулахгүй бол бид нар одоо бас энэ том ярьж болохгүй шүү дээ. Тийм учраас энэ сумын төвийн өөрийнхөө эмээ аав сумын төв дээр байгаа ах トゥ нарынхаа амьдрал ахыг сайжруулахын тулд одоо маш их хөдөлмөрлөх хэрэгтэй байна. Ядаж энэ ард иргэдээ дэлхийн одоо топ биш юм гэхэд эхлээд дундаж иргэний хэмжээнд амьдруулах хэрэгтэй. Тэ? Дээрээс нь хэлэхэд бол энэ хөдөө аж ахуй тий энэ нүүдэлчин аж ахуй энэ Монголын тусгаар тогтнолыг нуруунд дээр авч явж байгаа энэ
мал аж ахуйг энэ хөдөө аж ахуйн салбарын хүмүүстэй илүү анхаарч энэ аялал жуулчлалыг хөгжүүлж бэлэн аялал жуулчлалын юм салбар бэлэн байх чинь бид өхөн ашиглах ёстой. Тэгээ Монгол шиг юм амар тайван сайхан газар бас байхгүй шүү дээ. Тийм учраас бид бол өөрсдөө үнэхээр ихтэй илүү их хөдөлмөрлөх ёстой. Бид жоон залхуу байна тийм. Эрт тусаа жоох хөдөлмөрлөд эхлүүл монголчууд бие биенийг хайрлаад эхлүүл бие биенийг хөлөөн зөвшөөрөд эхлүүл Монгол бол аяндаа урагшлнаа. Одоо ч урагшлцаар л байна. Тэмүүлэл таны хөтлөн Урагшаа Монгол төсөл. Боломжийг олж харан зөв цагт сайн үдэл хийх нь амжилт авчирдаг. Өөрийн бизнесээ доктортой өргөжлүүлж илүү ихээр өргөжин дэлхийг зорж буй таны төслийг Капитрон банк санхүүжүүлнэ. Үнэт цагийг тань хэмнэх төлбөрийн уян хатан нөхцөлтэй бизнесийн зээлийг санал болгож байна. Баялаг үтээгч таны шийдвэр амжилт болж биелэлээ олох тэр баяр төмчийг бид хамтдаа тэмдэглэх болно. Амжилттай бизнес бүрийн ард Капитрон банк.